Анх Япон улсаас эхэлсэн уг сургалт жил бүр дэлхийн өөр оронд болдог боломжлолтой. Энэ жилийн хувьд манай улсад анх удаага зохион байгуулагдаж байгаа нь юм а. Сургалтын гол зорилго нь байгаль экологийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, байгалийн нөөц ихтэй хөгжиж байгаа улс орнуудад тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх явдал юм байна. Монгол улсад анх удаага болж байгаа. За анхны эхлэл маань Япон улсын Ямагатагийн их сургуулийн профессоруудын хамтын ажиллагааны хүрээний эхэлсэн. За эдгээр профессорууд маань өөрсдийнхөө хамтран ажиллах профессоруудтайгаа санаа нэгтгэж за энэхүү сургалтыг яг харахгүй хүрээлэн бие орчны хувьд асуудал тулгараад байгаа. За мөн байгалийн байлгийн ашиглалтай холбоотой маш олон асуудалтай Монгол улсад зохион байгуулъя гэж шийдснээрээ магадгүй шинжлэх ухааны маш ач холбогдолтой судалгаанууд юм хийгдэх боломжууд үүсэж байгаа гэж бодож байна. It's a short group with two students. Би Испани улсаас Монголд анх удаага ирсэн. Энэ удаагийн зуны сургалтанд би өөрийн ажилладаг Ледиагийн их сургуулийн оюутнуудын хамт оролцож байна. Энэ сургалтын гол зорилго нь улс орны байгаль орчны асуудлыг хэрхэн нийгэм эдийн засагтай уялдуулан шийдвэрлэж болох вэ гэдгийг оюутан залуусад сургахад оршиж байна. Миний хувьд хөдөө аж ахуй, менежментийн талаар бусад улс орны байгууллагуудтай хамтарч ажиллах зорилготой энд ирээд байгаа. Өмнө нь Японд болсон уулзалтын туршлагаас харахад олон орны оюутан залуус хоорондоо харилцан суралцж байсан. Сургалтанд Монголын талаас 12 оюутан оролцож байна. Энэ сургалтаас ямар шин санаанууд туршлага авч болох хэсэг нь энэ сарын 22-ны өдрийн сүүлчийн хурлаар тодорхой болох юм а. Одоогоор бусад улс орнуудын багш нар өөрийн улсын хүрээлэн буй орчин байгалийн талаарх илтгэлийг тавьж байна. Манай өдөөж болон тэрэн дотор агроэкологийн сургууль бол ерөнхийдөө ойн талын хүмүүс үлийн хамрагдж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ гаднаас ирсэн оюутнуудтай судалгаа шинжилгээ ер нь харилцан солилцох, туршлага хоригдлуулах чиглэлээр бол явагдаж байна да. Ингээд маш олон 5 орны оюутнуудаас би маш их зүйлийг суралцаж байгаас өөрсдийн туршлагаа бид нар хуваалцаж байна. Тэгээд Испани гэхэд л хүрээлэн буй орчин ба агар жимсжүүлэлт цэцэрлэгжүүлэлтээр та дээр маш туршлагатай. Арвин маш олон зууны туршид дээр ингээд хөдөө аж ахуйн чиглэлээр бол өөрсдөө энэ туршлага хөрөнгөлүүлж ирсэн. Тэгээд энэ бүхнээс бас хоорондоо зүгээр жирийн ярилцлах гэж үдээ гэсэндээ би маш их зүйлийг суралцаж байгаа. Энэ сургалт өнгөрсөн жил Герман улсад зохиогдож байсан бол эх жил Япон улсад болох юм. Сургалтанд оролцсон багш оюутнууд хүрээлэн буй орчны талаарх олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, цаашид энэ сургалтанд оролцогчдын хамрах хүрээг тэлэх зорилготой юм байна.